Монгол ардын үлгэр цэцэн туулай. Нэгэн хонь сүргээсээ салж төөрөөд хээр талд чонтой очирч гин. Тэр чон тун их өсөж явсан учраас хоньыг шууд барьж итхийг завтсангүй. Ухаан гаргаж гин. Энэ хоньыг энд бариул хонголдоо чирж аваачих ажил гарна. Харин шугуурөө хөөж оруулаад хонголдоо ойртуулдаг хэрэг гэж бодон айн зүг тууж явжээ. Хөөрхий хон үхлийн аюулшныг мэдвч түүнээс яаж гарах аргаа мэдэхгүй л байжээ. Гэтэл бутан дундаас дэлдэн дуулай дэгдэн гарч ирж гин. Хонь санав нь "Хүй! Туулай минь! Чон намайг барьж идэх гээд хөөгд байна" гэж хашгирсанд чон "Чамайг идэх нийтнэ. Миний хонгод тэр шугууд байгаа. Тэнд аваачаад л" гэтэл туулай үгийг нь тасалж "Чонгой, та идэлгүй яах вэ? Хоньч үхэхээс өөр замгүй болсон хэрэгэлтэй. Харин та нар жаахан хүлээж бэ. Ойр хавьд анчи явж байх би. Би сайн хараад ирье" гэд бутны цаагуур бултас тэгцээр явчихаж гин. Туулай айлын нутаг дээр очиод нэг шар эсхийний тасархай цайны улаан цаас болоод хонь чон хоёр дээр дэгдэн ирэхэд чон ухтаж "За, юу байна? Анчи харагдахгүй байгаа үсттэй" гэв. "Анчи алгаа. Гэхдээ та нар сонсож бай. Би хааны зарлиг олж ирлээ" гэд шар эсгийгээ дэвсэж дээр нь зогсоод цайны улаан цаасаа дэлгэн өндөр дуугаар агуу хүчит хаан миний зарлигаар 77 чонын арсаар дийлгэв. Гэвч заам хийх ганц чонын арс дариулахыг бүх ам амтэн жигүүрдэнд үүрэг болгосугай. Хин хаан чон үзнэм тэр нин даруй. Эзэн хаан мэдэгдэж шан харамд гэж уншсанд чон аж дэлгэн жигчээ. "Эзэн хаанд намайг ховлож ойр хавьяас олохгүй" гэд иргэн харан зүхтав. Туулай хоньд хандан ийхүү хэлв. "За, эрхэм хонгой. Та одоо ижил алан сэрэгтэй явж болно. Гэхдээ та эрлэхийг сайндаа энэ чонын аюулаас мулдарсангүй шүү. Ирэх биш уршигт дайсныг уран аргаар хөөн зайлуулсан уртжигт миний ачийг бүү мартаарай да" гэхэд тэр чон баярлснаа илэрхийлэн 9 минут явсаар ижил олон сүрэгтэй олж нээж амар сайхандаа жаргасан гэдэг.